Хай. Гэрээсээ гарцгаая. Хөвсгөл Болгон орхон. Булган ертөнц. Тэгээ уулзах гэсэн тийм. Дандаа уулзъя. Энэ өглөө Хөвсгөл аймагт ирсэн байна. Бид бүхэн гэрээсээ гарцгаая гэдэг аяны хүрээнд Хөвсгөл Булган архнаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чиглэсэн үйл ажиллагааг хийх гээд явж байна. Тэгээ миний би сэтгэл зүйч мэргэжлийнхаа ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон бага насны хүүхдүүд тэгээ тэдний ар гэрийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээр явж байгаа. Тэгээд өнөөдөр хамгийн ихний скетчл буюу яг Ахис Монголиагаас зохион байгуулж байгаа хөдөө орон нутагт хийж байгаа энэ хөөрхөн хүүхдүүдийн гүйлтийн үйл ажиллагаагаар эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв рүү одоо явах гэж байна. Тэгээ жижигэн бичлэгээ ямарч ирсэн ингээд оруулъя гэж бодож байна. За одоо угаасаа бага гараад явж байна. Шууд эхлүүлчихё тий. За болсон гэ хэлээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөвсгөлийн төв дээр байна. Дорттой адилхан яг юм. Хэсэгтэй юм байна. Нараа. Бид нар бүр яг тэгтээ гоё. Нэг загвараар гоё хийсэн байна. Хөвсгөл аймагаас гараад Булган руу явах гэж байна. Цаг агаар бол нэлээ өөрхөн хүйтэн байна. Төлөвийн наан дээр ирчээд хаал идчихээд энэ одоо хөдлөж байна. Цаг агаар бас их гоё байна. Тэний дэлхий бас маш гоё шүү. За орон нутгаар явж байгаа гоё сэтгэлээс яриач. Аль болохоор баг дээр нь онцлогоо хэрэгтэй байна. Тэгэх юм бол хүүхдүүд багаасаа өөрийнхөө юу чадах чадахгүйг олж мэдэх хэрэгтэй болно. Ямар мэрэглээ сурмаар байна. Ахуй амьдрал юу ийх вэ? Өөрөө яаж асуух гэдэг ур чадвар сурах. Тэгэхгүй бол ингээд энэ хүүхд бэрхшээлтэй гэдэг ингээд юу ч сурахгүй орчиж байгаа явдал маш их байгаа учраас айгүй харамсалтай. За амиа харж үхье гэж боддог олон хүнтэй бас уулзж байгаа. Тэд нар бол яадаг вэ гэхээр ингээд одоо өөрийгөө ерөөсөө үнэлээгүй те би ингээд одоо тахар дутуу болчлоо, хөгжлийн бэрхшээлтэй болчлоо гэдэг өгнүүдийг маш их хэлээд ингээд өөрийгөө хэн ч хэрэггүй гэдэг ийм одоо бодолтой. Ингээд тэгээ энэ нь ингээд тэр үнийг ямар ч нийгмийн оролцоог болж идэвхгүй байгаа асуудлууд бол бас орон нутгад бас их байгаа. Тэгэхээр аймаг орон нутгад байгаа хүмүүс нэг хүүхэд ч юм уу нэг хүн гэж байна, нэг хэцүү нэг хүн байл очиод ямар байна, сэтгэл санаа нь яаж юм, юу болохоор гэж асуух хэрэгтэй. Зүгээр ядаж асуух хэрэгтэй. Тэр айгуу чухал байгаа. Тэгээд эрт онцлох юм бол эрт тусламж авна гэсэн үг байхгүй. Тэгээд хин гэрээсээ гарахгүй тэр хүнтэй л ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Үнэн л байна да. За өглөөний мэнд Булганд ирлээ. Өчигдөр ирээд буудалдаа сайхан амарчаад тэгээд өглөө бөөндөө цайлчаад тэг үндсэн хийх ажлууд руугаа хуваагдаад явцгаасан. Манай эрүүл мэндийн ажилчид тусдаа яваа. Тэгээд бид нар болохоор арай өөр гацсан явж гин. Тэгээд энд байдаг ажлынхаа одоо хэсэг рүү орох гээд явж гин. Булган аймагт цаг агаар маш сайхан байна. Тийм даармаар биш, халууцмаар бас биш. Дээрээс нь энэ хараа бүр маш гоё ногоорцсон. Бүр энэ хэсгүүд үнэхээр гоё байна.
Тэгээ өнөр мөн ямар гоё юм бэ. Тэгээд өнөөдрөөр ингээд булгаан магаас үйл ажиллагаагаа дуусгаад гараад орхон луу Эрдэнэт рүү явнаа. Тэгээд Эрдэнэтээр одоо бидний хийж байгаа үйл ажиллагаа ерөөхдөө дуусаад гэр артлуу харна. Хөвгтрүүг очин гэхэр гоё байна. Ерөнхийдөө нэг гараад явахаар. Ерөнхийдөө нэг орхиод явахаар амар сандаг шүү. За ээж нь удахгүй очлоо гэж хэлье. Манай давка ирсэн. Давка надад гоё ийм гоё. Айраг авчирсан. Гоё булганы айраг ч юм. Булган ч гоё айргаараа гоё алдартай болохоор гоё айраг умаар исэн. Тэгээд нөгөө хүүхдээ бодохдоо бас цагаан идэ идмээр санагдаад байсан. Тэгээд авчирч ирсэн баярлаа. Гоё цаанаасаа нэг өнгөрсөн жилээс хойш гоё ирснээс хойш их ойр дотно сэтгэл их ойрхон болсон шүү. Харин тийм баярлаа гэж хэлье. Тэгээ бид хэд одоо угсаа ингээд эндээс гарлаа. Тэгээд өнөөдөр гараад орхон дээр очиод маргааш бүтэн үзлэг яваад ер нь бол тэндээ хоноод маргааш 3 дахьынхаа өглөө нь гарах хаа гэж бас бодож байна. Тэгээд 4 дахь өглөө ихэд ажил дээрээ байж байна. Тэгээ тийм л юм болж байна да. За. Түр бай. Тэгээд хотод уулзъя. Замдаа явж байна. Болгоомдох ажлуудаа дуусгачаад одоо Эрдэнэтийн замдаа явнаа. Сайн ажил жоохон ядардаг. Хэсэг жоохон манай жоохон толгомдод байсан. Одоо гарсан гайг болж байна. Замдаа гараад замаа хараад тэгээд цахан уртаараа цуглаад ертангууд дээр болоод гараад байна. Тэгээд орхон амтах ажлаа дуусгаад тэгээд гэрлүүгээ хайрхан дээ ямар ч байсан хийж байгаа ажлууд маань нэлээд сайн өрнөдөө хийгдэж байгаа гэж бодож байгаа. Тийм байна. Тэгээд өнөөдөр нэлээд олон улсад үйл ажиллагаанаас ард гарлаа. Чөлөөний мэд. Түрүү би нийгмийн хэрэгсэл шаардлагаас одоо төрийн хэрэгсэл шаардлагаас. Засгийн газар маань түрүү хэлсэн эзэн улсны байгууллага ер нь Нэлээд авлаа. Энд дээр яаж хамтраа гэдэг ийм мөрөнд хэмжих чиглэлтэй. За тэгвэл боловсролын хамтрагч
хаа. Ихний баг нөө. Анх удаа хөвсгөл явлаа. Тийм. Анх удаа булган явлаа. Тэгэхээр бас үнэхээр гоё сэтгэлээр жина Монголынхон нутгаар явж үзэх сайн санагдчих байна. За. Анх удаа яг ихтэйгээс хамттаас явж гин. Ог надад ижсэн. Ог идэр ирсэн. Маш олон километр ганцаардаж арай гэж үеих нэгэ олж авлаа Эрдэнтээс. Ганц уурцсны. Манай Оги ийм гоё кофе шоп таалсан. Тэгээд ичээгээд байна. Оги Эрдэнэтэд ямар вэ? Гайг. Бизнес эрхлэх юм ямар вэ? Тэжгүүлэн. Тэг ийм гоё кофе шоп ажиллуулж байгаа. Манайха Эрдэнэт орвол ийшээгээ ирээрээ. Ирсэн. Улаанбаатарт байна. Гоё бараа ороод гоё өглөө байна. Ажил руу явж байна. Энэ бичлэгээр үгээр дуусгая. Бай бай, дараагийн бичлэгээр уулзъя.